Хүнсүтэй аж ахуйн салбараа энэ одоо улс орны хувьд одоо эдийн засгийн хувьд бодлогын салбар болгоё гэж. Одоо Монгол улсын ерөнхийлөг санаачлаад томоохон үндэсний хөдөлгөөнүүдийг эхлээд хөдөлгөөнүүд нь өнөөдөр үр дүн дагуулад ингээ явж байна. Манай баялаг үйлдвэрч малчин ард түмэн маань өнөөдөр мадынхан ашиг шимбэ. Аль шир ноос ноодор мах шүү бүх бүтээгдэхүүнийг бид нар боловсруулад дотоод болон гадаад зах зээл рүү гаргах бүх боломжийг Монгол улсын засгийн газар, Монгол улсын хүнсүтэй аж ахуйн яам, олон улсын төсөл хөтөлбөрүүд, Монгол улсын ерөнхийлөгч бүгд нэг чиг хатсан нэг бодлого гаргаад ингээд ажиллаад явж байгаа. Одоо та бүхэн дэлгэд хүнсний өрсөлдөр 1.7 их 80, цагаан алтан дээр 2.2 их 80, шинэ хошоо хөтөлбөр дээр 5 их 80, нийлээд 8.9 их 80-ийн хөтөлбөр, санхүүжилтийн хөтөлбөр энэ хүнсүтэй аж ахуйн салбарт яг одоо хэрэгжиж штеп. Тухайн салбарыг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд санхүүжилтийг шийдэх ёстой. Энэ хууль эрхцэн орчинч батлагчлаа, төсөв санхүү шийдэгчлээ. Одоо бид хоршоод нийлээд хамтраад ингээд өнөөдөр орчин үеийн хүнсүтэй аж ахуйн салбар, ухаалаг хөдөлгөөний салбарыг газар тариалантаас тэр мад аж ахуйдаас тэр гадаад тариалан мад аж ахуйгаас гарсан ханс олсуулсан бүтээгдэхүүнийг хүнс үйлдвэрлэлийн салбар, хөнгөн аж үйлдвэрийн салбараар дамжуулаад бид өөрсдөө ч хувцалдаг, гадагш байгаач экспортлдог, өөрсдөө ч хооллдог, гадагш байгаач хүнсээ экспортлдог тийм улс болох боломжийг төр засаг олгож байгаа шүү.